Уянгаа. Бахар. За, хон сайхан тогтож байна уу? Сайхан тогтож байна. Чи хаа урж яваа? Өө, ажаа анаа хоёртой сумын төв орчоод буцаж явна. Ачаа нэ хоёроо. Хүрээд ирэх юм биш үсттэй. Ирэхгүй тэд доод замаар явж байгаа. Аа. Мэ, чихэр. Чамд орсон. Юм чихрэхтэй. Зүгээрээ имээдүүнэтээ хуваагаад идчихгүй юу? Хин өгсөн гэвэл юу гэх вэ? Хээрээс олсон гэхгүй юу? Үгүй, би чамаг хэлнэ. Боли. Үгүй нэрээ чамаг гэж хэлнэ. За болио. Яагаад хэлж болохгүй гэж? Имээдүүнэ чи юу гэж бодох юм? Юу гэж бодно гэж? Нөгөө данхар гамбаач нь охинд минь хайртай болцоод хоньны бичээр нь чихэр зөгөөд гүгээд яваад эдгаа гэж яриа гарвал яа. Чи тэгэд надад хайргүй мүү? Хайртай л да. Тэгвэл энэ чихрийг чамаг өгсөн гэж яад хэлж болохгүй гэж? За өөрөө л мэддээ. Энэ танай гэрийн гадаа юун хүмүүс байгаа юм бэ? Мэдхгүй. Их л гангуу улсууд байна. Алий? Хот хүрээнээс явсан болов уу? Нэрээ тийм байна. Би юус явлаа. Хүлээж л та. Болохгүй. Айгуул манай аав талын хамаатнууд ирж яваа гэсэн тэднүс л байгаа биз? Байц чи. Орой хардтай дуулсан шүү. Тэгнэ. Манай захирал уулна. Эдхийн хүн. Өө тийм үү. Хаагур нутгалдгүйтэй үхвэ. Та мэдгүй хаа энэ хүн доогор. Цаав. Наад юмнаас идэх үхэд. Идэж гин үү? Ингээд чинь өгсөнтэй аль талаараа хамаатай юм бэ? Өвөөгийнхаа талаар. Өвөөгхийн талаар гэж. Аавынхаа талаар гэж. Үгүй ээ, аавынхаа талаар биш. Өвөөгийнхаа талаар. Ана та мэдхүү? Би яаж мэдхэвтэй одоо. Учир нь олдохгүй юм ярьцгаадаг шүү дээ. За тэгвэл ингээд дуун гэж вэ. Манай аав ээжтэй суусан байж таараа. Тэгээд би Сайн байцгаана уу? Сайн явцгааж ирвэ? Миний охин ханиа усанд оруулаа юу? Орлоо. Ямар хөөрхөн бэ? Чихэрэд? миний дөөрөөд. Нэр хэм бэлээ? Уянга. Уянга. Одоо хэддүгээр ангио? Энэ жил 11-р ангиа төгссөн. 11 төгссөн. Аха. Тэгээд аль сургуульд орсон юм? Чадаагүй хэмээн. Юу гэсэн үг юм бэ? Үгүй яах вэ? Би гэж нэг мулгуу юм. Монгол твдэж байгаа муу охиноо шалгалж үлгнээс нь хоцроочихгүй юу? Миний дүү тэгээд аль сургууль шалгалт өгөх гэж байсан юм битээ. Уул нь ангаахтал үгүй гэж бодсон. Суралгаар гайгүй юу чи? Гайгүй. 97-той төгссөн. 97-той төгссөн. Миний хүү халзаад байгаа хааваа нь хараад ир. Баги. Энд чинь одоо юу гэж байгаа юм бэ? Өнөө охтны нөхөндөг сувд нь энд үлдэж байгаа юм биш үү? Сонсч байна. Чи маргааш битээртэй явж чадах уу? Хаашаа? Хот руу. Яаны? Маа энэ бүдүүн дарга тэр сургуулийн судсыг нь атгадаг хүн. Тэр
Явж чадмыг үл яв. Хот ороод тэр ангаах монгот ч н оруулаад үгүй. Чадна үсттэй багий. Чадлагүй яах вэ? Тий буйнаа нэмгэж. Явуулгүй яах юм охно? Явуулъя. Тэрэн дээр. Чи долгор сөрөн багш ангид оруулах чадна үсттэй. Алуу. Долгор сөрөнгө ангич дүүрчихсэн л байгаа ах. Миний охин авдар. Гэхдээ ерөөсөө энэ охиныг цэрэн дөрж ангид л оруулчихъя. Тэрнийг өөрөө мэдэхгүй дөө. Тэгье. За чи чинь юунд их баярлаа хөрчхөө. Би хорлцлаа. Хаашаа? Хот руу. Хот руу юу? Тийм ээ хот руу. Ангаахын сургууль таны сурж байсан ах их чойроо оруулж өгнө гэсэн. Нэрээ юу? Нэрээ. Алуу их чинь үсэ. Алуу их чинь ч гэсэн үсэ. Уянга. Чи битгий явал та. Чи хоёр л та сайхан амьдраад иж болно шүү дээ. Тийм биз дээ. Тийм ч тийм л дээ. Гэтэ би сургуульд сурмаар юм штэ. Сургууль сурж яах юм бэ? Сургууль сурнаа гэдэг чинь тэндээ шингэн л гэсэн үг шүү дээ. Би шингэхгүй. Сумда эмч болоо л эргээд ирнэ. Амитх. Эхэндээ хүмүүс тэгж хилээл явдаг юм. Тэгэд ирдгүү шүү дээ. Би ирнэ. Амитх. Би нэрээ ирнэ. Зуныхаа амралтаар, өвлийнхөө амралтаар, цагаан сараар. Ер нь заавал гараад байвал ирээд л штэ. Эхэндээ ч ирнэ л дээ. Сүүлдээ ирэхгүй шүү дээ. Чи ямар муухай санаатай юм бэ? Муухай санаатай гинэ. Баг доромжлоо. Чи жаахан манга баха. Хүн ирнэ гэж ахчих. Мангара. Огч шүү. Хүүе. Чи сая юу хчвэ? Юу гэсэн чи яадгийг? Баха. Чи намайг уучлалаа. Баяртай уянга. Сургуульдаа сайн сураарай. Чү. Ямар гоё юм бэ? Ой уянга. Миний дүү юу хийгээд зогсож байгаа юм? Наад дээл хувцаа тайлаад ороо суугач.
Харитны сайхан усан дорт нам унтна. Ариг оруулж ирэхээ мартав да. Багийн минь. Чи нэг жоо юм утсан юм шиг байл та. Болидо. Юм үтсэн хүн болж ич дандаа өөрөө хоосон үлдээд яах вэ? Мэ. Уянга. Кофе уух уу цай уух уу? Уянга. А? Кофе уух уу цай уух уу? Цай ууя. Уянга. Эмээ сургалтын төлбөр мөлбөр гэж мөнгө төгрөг өгсөн үү чамд? 3 сая төгрөг өгсөн. Хараад ах юм байхгүй. Эзэн энд байна. За. Бүр ганцаараа өмчлөж юм байна л да. Энэ охиныг чинь би хооллно, ундлна, хуцлна. Бас зарна үнэн гэж. Зарсан ч үнэлсэн ч чамд хамаагүй шүү. Уянга, хоёулаа маргаш дэлгэр орноо. Хичээ. Энэ хормон их эвгүй юм аа. Сэвч дэрвэлцээд. Зүгээрээ над хөдөө зангаа одоо орхитгүй мэн. За сайн байна уу? Эхлээд 3 дор хороод ороод, дараа нь нэрэгэд 10 ороод, буцаад сансар орно. 400-аар явах уу? Үгүй. Бензин үнэ нэмэгдсэн. 500-аар явна. За, явах.
Энэ танаа их ч юу? Тий. Миний аав гихч. Нилийн галзуун байх шүү. Аха. Одоо бид нүс Сүхбаатарын талбайн хажуугаар явах уу? Юу гэж дээ. Сүхбаатарын талбай чи ард зүүн талд үлдсэн. Бид нар баруун тийшээ явж. Чи өдөөнс ирэх юу? Тий. Айл аймгаас Өвөр хангаагаас. сурах гэж ирэх юу? Тий. Айл сургуульд Ангаахад хэцүү дээ одоо амьдрал тасна гэдэг чи. Одоо хаашаа өргөө? 10 доор хороолол. Гоё вэ нөө? Хот маш том. тэр юу юм? Энэ зочид гол. Мосо хятадууд барьж байгаа. Яста гоё юм аа. Үгүй чи наа дээлээ урд суудал дээр тавьчихаач. Хөөе залуу. Одоо ингэсэж яагаад нэг зогсчих. За чи эндээ хүлээж бай. Бид нэр дэлгэр орч агараад ирээ. Хайрцагтай юм энд үлдээсэн шүү. Алаа буугаад ир. Ой, удахгүй байгаа үстэй. Удахгүй. Хөөе. Удахгүйгүй энэгээр залах юм ааш. Түрүүн 400-аар явъя гэж байгаа 500-д маялаад байсан. Чамд хоосоо хайрцаг атгуулаад үлдээхээ мэдлээ би. Хос хайрцаг юм уу хичээ? Тийм ээ, тийм. Өнөөх чинь цанхаа арчсан цагс чинь. Бид яраа дээ. Яана хичээ. Дэл үлдээсэн шүү дээ. Яадгийн бэ, яадгийн. Чиний тэр дээлийг чинь хотод өмсөх газар олдохгүй. За, зэн дээр чинь үлдээлийн мөнгө хэр чинь 155 мянга. Уяга. Юу аваад төрөд ирдээ. Энэ хоёр цүнхийг Нэг нь 90 мянга гэдэг чинь нийлээд 180 мянга. энэ цамц, Хот. Гой цамцаамаа. энэ палаж, 330 мянга. энэ цамц, 195 мянга. энэ яган палаж, Наач юм тасархаа шууянга. юфг, За тэнад юу бүх чинь 99 мянга. энэ гутлыг, Батал чинь 520. энэ палаж, Өөт. Их үнэтэй наадах чинь. 400. энэ сандалыг, сандал чинь 99 мянга. бас энэ нэмгийг, Өөт. 25 мянга. Ингээд нийлээд 150 мянган төгрөг үлдэж байна да уянгаа минь. юу гинэ? Юу садах юм байхгүй. Бензинд осны үн нэмэгдээд цаан чи мөнгө биш болчиход энэ ойлгож чинь үчи ингэд. Надуулга хураа. Уянга. Oogi. Инцо. Одоо 25 дээр гоё киногоор нь хоёлоо үзье. Вау! Одоо яана хичээ? Юу яана гэж? Сургалтын төлбөр авахгүй. Олноо. Муусан ирчүүдийн толгойг эргүүлж яагаад. Гэхдээ энэ хот амар юм а тий. Юмны хүнтэй. Үнтэй штий. Энэ халаад ихэд 400 мянга л бодчих. Пүүх. Манчинд амьдрахгүй байна уу? Пөөх мөөх гэ битээ хөдөө зан гаргаад агараа. Би чамд юу гэж хэллээ?
На нуруугаа зих. Хүн юм яриад байхад ерөөсөө ойлгохгүй. Ой. Чи их алцтай юм аа. Бэн. Танилгүй яадаг юм бэ? Чи луушаал вэ штэ. Тийм аа, лууша. Чи хайцсан. Хэд хоног хөдөө амраад ирсэн. Чи тэгээд вакцины мөнгө даах юм уу? Тэгвгүй яах даана. Чи хурдан ирээ. За тэгвэл хоёр хүний хоол бэлтээд байжээ. Шарсан төмөстэй өхрийн хавирга. За халуун ногоо хийх үү? Халуун ногоогоор яах юм бэ? Биеэр юм туураад байдаг штэ лууша. За утахгүй очлоо. Наатах орхио хоёлоо явъя. Хаашаа? Нэг хятадд очноо. Чамд амьдрал үзүүлнэ. Ашгүй зогссон шиггүй гүрэмэд. Араас оч. Зя, хуучин танилтайгаа ингэж таард юм байж. Харин ингэж таардаг юм байж. Мэ 20,000. Хариулт ирэхгүй. Тэгээд 120,000 төгөөд өгч. Чи нэрэн шууд гараагүй юу? Тира. Хаяа. Эй, цооны матга. Одоо хэдэн давхарт гарч байна? 7 давхарт. Наа чи шүү. Аливаа зөвхөн дотроо гутлыг гаргаад ир. Хортл. Мэ. Мангар харлуушнаас мөнгө салганаа. Өсгөн унцсан юм шүү хичээ. Аль хэдийн өсгөн унцсан гутал. Мосаа хүүхэн дуртай хятадуудыг яаж олохыг отоохар. Амьдрал юуч тохиолдно. Аль орё. Ерөөсөө гутлаа талаад гартаа барьчихнаа. Хөрхө тогсоо. Йой, чам руу явж иж $370 авсан гутлынхаа өсгийг хугалчих юмаа зүгээр. Төлж өгөөрэй зүгээр. Намайг гэд хүлээд ирж төлөөлгүй яха. Хөрхө тогсоо. Ороо хоолойд. Иний баса хөрхө химба. Машинтаа уулгаж аваа явчих штэ. Одоо хэмээх юу? Өглөө босоод адуун дээр очсон чинь өмцөм аваа ивцэн байд. Харуулаа хурдмаар байсан юм уу? Хорднаар барах уу? Айныг саманта хол тасархай төрүүлдэг мөрд. Их л мэддэг өмчтэй. Хөөрхсий. Битгий махалцсан байгаас л гэж бодох юм байна. Хайр мөрд. Хөөе, юм зүсдэг адгүй юм байна уу? Хаана тэр хүн чи? Энэ үг ойлгох бай. Улс амтан алдсан адуун молоохон сургийг гаргаж яваад явдаг юм байна лээ. Чи тэгвэл тэр хүний надтай олзуулаад. Сая төгрөг. Сая төгрөгийг өгд тааж байгаа юм бэ? Тэгвэл 2 сая төгрөг. Би яаж мэдх юм бэ? Та өөрөө уулзаад үзэхгүй та. Хэж уулзах. Юу ч гэсэн би нэг холбоо барих гэдэг үзье л да. Хичээгээр минь дүү. Ах, өвлий чичиг даа юу? Өвлий ч мэдчээр яах вэ? Ямар ч байсан би таныг уулзуулаа л гэж. Юу илж байгаа? 300 өхрөөс чинь ганчаар юу юм бэ? Хичээгээр. За би хичээ яах? Өөгээ. Уянга. Яасан хичээ? Чи энэ тариа толгой бариад өглөдөө. Хүүхэд хацчих. Яа. Хараа хэтрүүлчих. Чи ууснаа уу? Үгүй. Би юу гэж боддгийн? Уухгүй яасан чи. Ажилчин бүтэхгүй шүү. Чиний үеийн хотын охтод бүгд уудаг. Амар юм аа.
Айгаад байх юм байхгүй. Амьдрал чамааг аяндаа уулгаж сургана. Дээшээ. Нөгөө мангар хуужаа мөнгө өгсөн үү? Өгсөн. Таны цүгэнд байгаа. Хэдийг? $370. Царайг мухаар өөдгөл уухаа. $400 өгчихгүй. Байна. Гэртээ байна. Йоо, шаардаж өглөө. Гэ яах вэ? Нэг хар юмтай зууралдаад хэдэн төөрөг салгасан биш. Игээтэл чад хийсэнгөө. Тэрнээс гадна тогсоо. Чи миний яриаг ангад уунгаа сонсч байна. 2 сая төгрөгийн ажил байна. Юу хийх вэ? Мууса хар юмтай зууралдаж чадахгүй шүү би. Зууралдах юм байхгүй. Манай нутгийн толгой баячуудын нэг 10 сайхан хурдан морийг алдчихад хот орж ирж үздэг хардаг хүн хайгаад явж байна. Тэгээд яах ёстой гэж би. Үгүй чи. Зүгээр л нөгөө хонх дамаараа тачигнуулаад дөвчгнөө сууж байхгүй да. Ямар зүсмийн адуунууд ээ? Ямар зүсмийн адуунууд юм бтэ? Хээр зүсмийн үрээ 1. Хээр зүсмийн үрээ 1. Халиун алаг морь. За. За ойлголоо. Хэдний өдөр алдсан? 7 хоногийн өмнө. Хаанаас? Өөр ангаа уянгаас. За ойлголоо. Над дээр дагуулад хүрээдэр. Олзны 50% нь миний шүү. За аваа. Ав. Мохар юм үзээгүй. Усан хараг үзээ. Энийг би цээжин дээр тавьж чана. Тэгээд нарнаас ирчим агуулна. Уянга. Уянг. Нүгдэж болох үедээ хөрмөө. Чи наанаа байгаа хонх дамар хоёрыг аваад ир. Энэ ихийдүүлээд гээд. Бүлий юм уу чи? Тэгээд. Энийг цээжин дээр тавьж болно. Яхаа. Сайхан тайлбарлаад өгөөч. Тэгээд ахт нь 2 сая төгрөг бэлэг. Угаасаа таныг хараа шууд хэлчихэд. Хөөе, гэхдээ ч миний дөө. Чи ахыгаа ганцаарыг нь орхиж болохгүй шүү. Зүрх муутай хүн чинь айл яач магадгүй. За тэгээ. Уянга хаалга. Баг яхныг хүнтэй өрөөд ирлээ. Баг ямар хамаатай юм. Бити ууштай таслаад бай. Тогсоогоо. Би нөгөө нэг хүнээ дагуулаа хөрөөд ирлээ л дээ. Яасан орой ирдгийг. Ганцаарангийн нааш нь оруулчих. Та ороод үзүүлж. Би гадаагаараа машин төлөөч. Хөөе. Чи хүлээж шүү. Тэгээд Багш хааваа. Тэр өрөөнд байгаа. За, ой юм шиг. Энд сүгд. Сайхан тусаж байна уу? Сайхан тусаж байна. Хар хээр үрээ. Халиун алаг морь. Цавдар халдсан соёолон. Хүрэн халдсан хязаалан. Улаан буурал азраг. Улаан зээрд үрээ. Олиортой хээр морио. Өвөр хангаа аймгийн уян сумын өлтөс 7 хоногийн өмнө алдчихад сайхан тусаж байгаа чинь энэ үү? Харин тийм ээ. 32 настай, 34 настай, 36 настай. Гурван залуу чамайг айл хэсэж арх эргүүлж байх хойгуур чинь Увс аймгийн хөлийн бомтоо Орсын хэл гаргасан байна.
Одоо Туваагийн нутагт нэг их хад асгатай газар уулын өвөрт аруулаа идээшлэж байна. Одоо ч олдохоос хойш өнгөрчтэй. Уулаад яадгийн чи арих гударчаад. Харин тий. Би чамд нэг юм хэлье. Танаа адуун дотор энэ 10 адуунаас чинь илүү хурдан 3 дааг байна. Хурдаа. Тийм ээ, хурдан. Ямар зүсмэ? Бор зүсмийн дааг нэг, алаг зүсмийн дааг нэг, шар зүсмийн дааг нэг байна. Манай адуун алаг зүсмийн адуун байхгүй. Би яаж мэдтий? Шавар шавгатай зурлал алаг болсон юм байгаа үз. Өөр асуух юм байна уу? Байхгүй. Айлуу, зулаага. Явж үз. Баяртай багшаа. Хоёр сая. Хүй яха. Яс юу болсон? Юу болох вэ? Ястай мэд хөвөлгаа юм. Ял амгаараа бил нөгөө миний алдсан идэх. Ястай нэг нас зүсээр нь хэлж байна. За би танд хэлээгүй юу? Йоо, толгой. Ядарч гүцлээ. Тогсоо хичээ. Юу вэ? Та намайг үзээд өгөөч. Юуг ин? Ангаахт орох нүггүй юу гэж. Юуны чи ангаах мангаах. Хөдөөний мусаа баячуулаас хитэн төрөөс алах гэж залилж байхад. Та залилсан юм уу? Тийхгүй яадгийг. Кофе игээд авъя. Цаанаа хаан ди дадаа жанхаар өмнө ашгүй. Ихвагийн одомтой. Энэ одоо зунтхүүн нарангаа юм. Юу хаглаа хийчваа? Хаглаагүй ихчээ. 5 дугаарагийн Ерөөсөө чамаа хүртэн зарна. Ангаах хинтэд дорох хүсэлтэй гэлөө миний дөө. Их чинчний тэр хүслийг дагуулад өнөө шөндө багтаач хангуг чадраад зарахыг холтноо. Босгоо хүн цаахан зэрэг хоёр нутггүй гэдээ. Сайнтай таруул чиний яц. Сартан таруул чиний хог. Тогсоо ихч. Яасай түн бэ? Шүн болохоор л сэмэрхэн гараад явчих юм. Хөөрхөн амтан арай надад сургалтын төлбөр олох гээд хүн амтанд царайчлаад өвөр төрөйд нь орж явдгийн биш үсттэй. Хэцүү ч юмаа да ганц би эмэгтэй хүн. Ядаж байхад би гэж нэг мангар юм эмээ дүүнрийнхаа өгсөн мөнгөөр хувцас авд өмсч өгдөг. Одоо яаж сургуульд орноо? Тогсоо ихч нэгэн бодож байгаагаа. Энэ охин ч нэгээд хэдэн настай юм бэ? 18. Тэгээд өөрт нь юу гэж хэлсэн юм? Ангаахын дээдэд оруулна гэж хэлсэн. Энэ бараагаан тэгээд хэд гэж байгаа юм?
100,000 ногоо. Энэ охин ч тэгээд солонгос хэл мэдв. Яаж мэдэх вэ? Цэвэр хөдөөний оргиор амтан. Ахгүй. Яагаад? Нэгдүгээрт нас нь хэтэрхий бага байна. Хоёрдугаарт хэл ус байхгүй. Хэл энэнд ямар хамаатай? Хөөхөн төрсөн царай. Гуайлаг заяасан бий байхад 74 настай хөгшин солонгос Монгол охид сонирхоод байгаа юм. Тэрэнд нэг бол царай зүс бие хаангологдоод нэг бол хэл усны гологдоо идэх. Би чамд нэг боломж олгоё. Чи наад охиндоо 15 хоногийн дотор ойр зургийн солонгос хэл зааж сурах. Тэгж чадвал наад бараагаан зарахад чинь би зуучлая. Тохирох. тохирё. Сайхан амарсан уу хичээ? Аяаралтай. Чи ч өстө өгсөн юм шиг унтах юм аа. Чамайг унтаж байх хойгоор их л ажил амжууллаа. Би сэрсэн штэ. Таны гараад явж байхад харин орж ирэхийг чинь л мэдээгүй. Тэр яах вэ? Би чамайг Солонгос улс руу ангаахын дээд сургуульд оруулахар боллоо. Солонгосын. Хөөх. Ямар гоё юм бэ? Гойсоо дахин байхгүй. Ор дөр хураа. За. Одоо номын лүрээ юу шүү? Такси юу? 14-тэй холбоод өгөөч. 14 хуучин танилч нэрж байна. Танихгүй байна уу? 120,000-д хөргүүлээд 20,000 төгрөг өгдөг танилыгаа. Намайг тогсоо гэдгийг. Тийм ээ, тогсоо. 14. Тэрнээс гадна ингэмээр байна. Эртэд чи битэрийг орой хөргөж өгдөг газар нь штэ. Тэндээ 15 минутын дараа хүрээд ир. Өнөөдөр жоохон битэрд үйлчлээд. За чи ирээд энэ ус руу дохиорой. 9987 26 тэг 7. За. Уянга. Такси дууссан шүү. За за. За замраа. Солонгос хэлний ном хаанаас олж болох вэ? Тэр хогоор яах вэ? Энэ нэг юм солонгос хэлний дамжаад оруулах гэсэн. За миний мэдхийл хороололд нэг, циркэд нэг байдгийг. Тэгвэл хороолт руу явчих. Тогсоо хичээ. Юу гээ? Энэ солонгос хэлийг чинь хүнээр залахгүй бол барахгүй юм шиг байна. Бас яачаа. Та энийг хардаа. Энэ дөрвөлж үсгийг юу гэж унших вэ? Оо. Хайран 25,000 төгрөг. Үзэж авахд яадаг байна чи? Таныг л энэ номыг авчих гэхээр чинь авсан штэ хичээ. Хүний өмнөөс сурах гэж байгаа юу чи? Өөрөө үзэж авахд яадгийг? Харин тийм ээ. Хааны ордлоо буцах хэрэгтэй.
Хададныг ордоос гарсан цагаас эхлэн эсвэл сүлгүй болчиход байна. Аа сувдаа юу? Танаа солонгос хэлний дамжаа хичээлж байгаа юу? Ухаан сар бол эрүүл чирэг хүн. Дүүгээ оруулах санаатай. Төлбөр нь хэд илээ? Санаа зовох хэрэггүй. Пүүх, тийм үнэтэй юм уу? Гүйлдэ юу тэгээд 15 оны дотор хүн сурч чадах уу? Шинэ хатан салгаас өмнө тайвны өргөнд их хэргийг дуусгах юм. Аа за. Ерөөсөө найз нь маргааш дүүгээ дагуулад яваад өгчээ. Харин чи одоо сайн багш олж өгнө шүү заа юу. Шосон болон хайтны итгэлийг алдсан болохоор За баяртай. тэдэнд яаж ойлгуулах вэ? Маргаашнаас солонгос хэлний дамжаанд явна. Сайн сурна шүү. Ичээдгээ өний 450 мянган төгрөг шатаач гараа чи. Яалаа гэж би сайн сурнаа. Яв, хамлаа өдөр. $450 төгрөг. Их мөнгө шүү. Гэхдээ 100,000 ногооны дэргэд юу ч биш. Гэсэн чинь энэ мөтийн юу ч сурахгүй байж хаад баг чолоогоор их чолоог дөрвөх гэж байгаа төлөөг минь ураачвал яана. Тэгвэл яста баларлаа шүү. 한국에 계십니까? 왜 한국? 한국에 계십니까? Мэдгүй. 이제 아주 구체. Зэ амжилттай юу? Яаж амжилттай байдгийг энэ тэр опаагаас илэрсэнгүүдэг. Опаа гэж юу гэж? Чи хэлээч чи опаа гэж юу гэж байгаа юм бэ? Ой ой. Аа? Болооч. Чи дууралтаа чи. Яах нь вэ? Битгүү чи. Юу гэнэ? Ах гэж байгаа. Оо юро опаа. Солонгос киноноос чи энийг л сураа юу чи? Яа. Ус талгаа минь чи. Хөөе. Яв. Хамаг нэр өгч. Уянга би чамайг анхаарад их гайхаж үлээ. Хөдөө бас ийм хөөрхөн охин байлгаа гэж бодов. Ядаж яхад манай цусан төрөл байдгийг ч юу ч хэлээ тий. Айли? Чи их хөөрхөн инех юм аа. Тогсоо хичээ. Юу гэ? Би энэ хотод чинь идээшгүй юм байна. Харьдсан билүү? За бас яач яв. Гүцүүгээр хармаар санагдал. Юугаараа яаж харах гэв? Гүй өнөө үлцээдэн төгрөгөөрөө замын зардал хийгээд шууд нь сууд юм билүү? Хөөёрөө үлдсэн хэдэн төгрөг гин шүү. Энэ мөн ингээд ургуур өчтдөө штэ. Тэр мөнгө чинь байхгүй. Чи ер нь юугаараа хоолунд идэж уугаад ямаараа дамжаад сурсан гэж бодож байгаа юм. Хэлээч чи. Тэний мөнгө. Тэгээд юу яриад байгаа юм чи? Ганц төгрөний орлогогүй хөвчөд бас олон долоо юм ярих нэ чи. Эртэд яалаа.
нэг хар юмны өөрт орж байгаа. Худлаа унаа маяглаж байгаа 5 орон дүр салгаатхаа гэж яхад уйлж унжаад тогсоо ихчээ би чадахгүй нэ гэж яхад үргээчгээ үстэй чи. Чи юунда уйлаад байгаа юм бэ? Хой. Гинээр чадахгүй нэ тогсоо ихчээ. Битгий маягл. Хүн болго ингэж амьдарч байна. Бас. Би орон цэвэрл. Чамааг одоо тэг зүгээр гэж чадахгүй шүү. Хөөе. Юу гинвэ? Нутаг руугаа буцдаг юм билүү гинүү? Ушаарч. Тийг нахач. Хүнийг шатаачхад чамаг өнөө орой геологийнхэн дээр дагуулж очиод хідэн төр болчихоо мэднэ би. Гайгүй илгөөч. Хайтай гиснэ аа? Би чамд ихгүй байлаа. Их санцаатай. Яа, ихтэй би нэг юм хэлэхгүй. Яагаад ийм сайхан биологч ирднийг ихэнх хаяад явчихдаг байлаа за. Ийм сайхан уянга яагаад маягаар би чийч. Хөвдөг байж шүү уянга мэд. Хөөе. Найчи. Босоод чи. Яаж байгаа чи? Яаж байгаа юм бэ чи? Яагаад юм хаяад явж байгаа чи? Би сураагүй болохоор юу юм бэлээ чи? Тийм үү? Би чамаа харахад сурсан юм харж байна. Хилээч ч юм уу? Хилээч. Уучлаарай тоосоо чи. Хараа суугаад чадахгүй байлээ. Тийм үү? Шат нүцгтэй кино болохоор чи наад нүдэ бүлтгэл хатах үнэ чи юм уу? Хилээч ч юм уу? Би хардгүй штэ. Тийм үү чи? Яагаад чи намайг хоёр геологч орчиход явлаа? Танаас би явахгүй байсан бэ чи? Яагаад чи надад ихгүй явж байгаа юм бэ чи? Хилээч ч юм уу? Явж чи тэр шар тайлбар. Хэвэж юм тавьд. Босооч чи эндээс яв. Ямар өөдөг амьтан бэ чи? Хоёр танихгүй геологчтой үл тамаа цайж уур цайдгаад ирж байхад энэ мөн үнэгчлээд удаж байдаг. Ямар өөдөг амьтан бэ чи? Яваач чи. Ямар өөдөг амьтан бэ? Байна уу? Тийм байна. Яасан? Гүй. Найз нь ядраа твтэж байна. Өчигдөр нэг 2-3 юмтай шаавцчихсан чинь бүр ядаргааны туйлд ороод шингэн залгуулаад твтэж штэ. Тэр яваад тогсоо. Би чамд кэлэн талсан. Чи яаж ч гарлаа гараад ирлээ. Би чамд гомдоохгүй шүү.
Идчихэна гомдоохгүй гэдэг чинь. 500 байгаа нь штэ. Яа. Юу яач? Ерөөсөө өөрийнхөө орондоо охин дүүгээ явуулчихъя заяа. Тэр шиндэг ямах вэ? Дайжгүй. Надаас өндөр. Царайлаг. Гуайлаг. Бас хөөрхөн. За тэгээд ирчээ зорилгоо мэдэхгүй малиад ах юм шиг үстэй. Идэхгүй яадгийн бэ? Та нар заана өхөөс ш заалахгүй. За тэгвэл чи орой 7 цагт нөгөө газар даалгавар явуучих. За тэгээ. За худлаараа хүн алчваач. Юу гэж дээ, юу гэж. Яа. Хэмбэ? Уянгаа байна. Чи тэр Кевижимс авчрав. Байхгүй л ихчээ. 2-3 дэлгүүрээр орлоо. Чаваста. 2 3 4 5 6 7 8 9 дэлгүүр орж болсонгүй юу чи? Гүй ихчээ. Төөрчгөө тах юм аа. Төөрөлдөөс би чамаар яадгийг. Уяга. Наширчи. Чи орой ногоон палажа өмсөд миний цагаан дүплийг өмсөд юмд явна шүү. Хаашаа? Хаашаа чамд ямар хамаатай юм бэ? Дуугаа очоод суу гэсэн газар нь суугаад хэвтгэсэн газар нь хэвтэж байгаа тэр $500 аваад ирчи. Битээ тэгээд идэхээр идэхгүй, уу гэхээр уухгүй маяглаад амьд хүний дуруу өргөд байгаа чи. Ойлгосноо? Ойлгосноо? Ойлгосон. Одоо тэр ус насанд орж бэлтгэлээ анх. Чамаа зүгээр тэжээхгүй шүү би. Яваач ээ. Бэн амраа ёо. Чи орой манай гэрт 9 цагт хүрээд ирээч. Уянгыг нэг газар хөргөж өгөх хэрэгтэй байна. За би яг 9 цагт амжаад яваад очив. За тэгээ. Яа сайхан дүү. Зүгээр. Тэгээ ягаа хүлээд байгаа. Зүгээрээ. Зүгээр ч штэ хөө. Тогцоо өгч чинь чамд дарамтлаад байна. Гүү. Дарамтлаад байвал ахтай хэлэр. Ах нь ашраагаад үгүй шүү. Дарамтлаагүй. Дарамтлж л байгаа та. Гүү, дарамтлаагүй. Чи өөр хангах хөлөө. Тий. Ах нь хэд хоногоос танаа тийшээ явна. Оо, тийм үү. Миний ээж гэж 70 гарсан өгш юм байт. Тэрийг авах ажлаар очих юм. Чи загшийлэх юм байвал ахтай хэлээрэй. За. Ах нь зам өрөөгээд оруулаад өгч.
Үгүй. Би барьж чадахгүй. Гаргүй юм уу? Гартай л та. Тэгээд яагаад яах вэ? Үгүй. Би ярих гэж үзээгүй. Тэгвэл одоо үз. Dur. Otur. Otur. Şeytin nasıl dedi? 18. Aşağı. Sen hoş olduk. Чи яах болоод байгаа юм? Үгүй. Би зүгээр Багтаад. үгүй би чадахгүй нэ. Байна. Би байна. Тогсоо. Балраад байна. Нөгөө хүн ч уйлаад ихтэй бөө юм болж. Уйлаади. Яадаг шаар вэ наадмуу чинь? Нааш нь явуулж наадахыгаа. Тэгээ одоо яах юм бэ? Тэгээ энэ хэлэндээ ч авч болохгүй шүү дээ. Юу ярьчи? Оронд нь би өөрөө яваад очиж заа юу? Тийм ээ тийм би өөрөө наадахыгаа байлгажий. За. Хайрын $500. Уянга чи битгий явал та. Хоёулаа эндээ сайхан амьдраад иж болно шүү дээ. Тийм биз дээ. Тийм ч тийм л дээ. Гэтэ би сургуульд сурмаар байна штэ. Сургууль Хөлөрсөн бид чи нороо оролцоо için үзэн ханашгүй хүсэл тачаа Яцгаар
Nog weer anders again. Hanas is niet. Уянгаж. Уянга биш ээ. Тогсоо гэж. Мэдэж байна. Мөрөөдөж байна. Сайхан ч юм аа та мөнгөтэй хүн. Юу дуртайгаа мөрөөдөж болдог. Юу хийгээд чөтгөр шалгамж зогсож байгаа юм чи? Таны хүлээгээд Баяж байгааг нь. Орж ирэхгүй байх чинь яагаад? Би чамд игээд 500 доллар аваад ирэх гэж байгаа чи. Яаж дургуй өргөж байгаа юм чи? арайчтай чи. Та намайг буруу ойлгоод байна. Би таны дүү чинь шүү дээ. Яасан хэцүү юм бэ? Та намайг битгий зодтолтоо. Би танаас гуй. Миний толгой эргээд дотор мухай болоод штэ хичээ. Битгий зодтолтоо та намайг. Би энэ хотод чинь танаас өөр хэн дээр очих юм бэ? Өнчмөрөөсөн гинэ. Би чамаас асууя. Үннээ хэл. Чи нөхний хаанаас олсон юм? Олоод байхдаа яах вэ? Энд чинь миний хамаатан. Ах дүүс нь надад даатгсан. Нүгэл буян хоёрыг ялгаж салгаж мэднэ үстэй бүсгүй минь. Ялгалгүй дээ. Хайрын. Ингээ чиний гараар ороод дуусах тавилантай байж тэ хөрхий. Та тэгээд авах юм уу авахгүй юм уу? Авах нь чавнаа. Гэхдээ чиний хэлсэн үнээр авахгүй. $50,000 авна. Яагаад? Юу ч хэмээр юм битэ. Нэг баян солонгос 18-тай охин бөөрийн дутагдлалд ороод өнөө маргаашаа хүлээж байгаа юм. Тэгээд тэдэнд бөөрийн амьд донор хэрэгтэй болоод байна. Бөөрийн амьд донороо? Тийм ээ.
Чамд эвгүй сонсогдож байна уу? Үгүй л дээ. Миний бодлоор бол харийн нутагт хүний эрхэнд бүх насаараа шаналж байснаас өрөөсөн бөрөө доонорт өгчөөд хэдэн ногоон өвөртлөө буцаад ирвэл чамд ч галгүй надад ч бадгүй болно. Тийм үү? Тийм ээ. Тийм болохоор чамд хэлэх миний үнийн санал ийм байна. Ойлгов. Ойлголоо. Мөнгө тэгээд хаана вэ? Би чамайг амьд буцаж ирэх баталгаа нь хаа байна гэж асуух юм бодлоо. Мөнгө яах вэ? Чи бараага хэдий ч нэ Сеулийн онгоцон түргэн ачуулна, мөнгө төдий ч нэ чиний гар дээр түргэн ирнэ. Ойлгов. Ойлголоо. Уянга. Наашир мийдөө. Оо, амраах. Юу хийж байгаа та? За, сайн ахын. Сайн. Хаачаад явж байгаа. Дэлгүүрээс сүнсээ цуглуулаад явж байна. Ахын ханаа нутаг явлаа. Хизээ? Одоо гарч ив. Нэрээ юу? Нэрээ билгүй байд. Ямар гоё юм бэ? Би явах юмсаа. Та намайг аваад явал та. Харин чамайг явах болов гэд ахын хүрээд ирлээ. Харваа гэж. Нэг нь нөгөөхөө барьж идэх жантаагаас хойш. Их чинь чиний өрөөсөн бөөрийг $50,000 зарлаа. Уучлаарай минь дөө. Бурхан минь. Би биш шүү. Жохо хурдан яваач. Яна. Та жаахан үлээч гэлтэй. Их чиг ирэхээр хилээд явъя. За, жаах үлээ. Ирэхгүй бол ахын эртгэн газар тавь. За. За эц. Өнөөрөө уянгийг Суулийн онгоцонд яаж суулгах вэ? Юрсинг. Их чин чамайг арын хаалгадж байгаад Солонгос улсын ангаахын дэд сургуульд оруулахар боллоо. Хүйцээ. Уянга. Уянг. Уянга. Гэрчтэй байна. Уянг. Уянга. Их чинь чамаа сургуульд явуулахар болчлоо. Уянг. Уянга. Уянг. Баяртай ихчээ. Би нутаг буцлаа. Би танд 2 сая төгрөг явуулнаа. Та өрөө төлөөрэй. Бууз хийгээд талуун савнд хийцэн шүү. Цай чанж амжсангүй. 100 манад очиж амраарай. Амраарай гин шүү. Чи намайг ямар нүрээр очно гэж бодоо. Ихэхэн тавлаж байх шүү дээ. Чиний тэр 2 сая төгрөг юу юм? Би чиний төлөө өөрийгөө гаргуунда гаргаж өдөрчин шүнж нойр хоол үзүүлэгч чамайг би юу харж дутагаагүй өлсгөөгүй цангаагаагүй даруулаагүй тэгэхэд чи надтай уулзаад явж болдог юм уу? Харин $50,000. Харин $50,000. Таах мөчрөл хэрэг бүрдэх айны жолоо дэшээ байна гэж. Дуулаач дээ та цааш нь. Эр домогийн далаа юу Улсын цэнхэр хангаа байна.
Усны шагаяо аму тарааны шарига ингэ чи нөгөө дээлээ автгүй юм. Ямар дээл? Яг намаа хүлэгтээд явдаг. Нэрэ тийштэй. Та хайчаагүй юм уу? Юу боллоо гэж би хүний өмнөд сайтай юм хийж чийд. Одоо танд байна уу? Байлгүй тийм. Ашгүй дээ. Сүхат их чөөрх юмтан ганц цайны дээлээ надад өгсөн зайлуу. Байдгүй шүү багийн. Тэр хаалтын шорон зам дээр гараад барьдаг. Гэхдээ чи хурдан явал та. Би 100 цайл явж штэ. 100 ч баг байна. 120, 30, 40, 50, 60 гэд нэмээд явахгүй юу чи? Би бүр очиод юу гэж хэлнэ л гэж бодож явсан. Их чи ер нь муухан биш бай. Хүний сэтгэлээсээ өгсөн дээлийг тэгээд хамаагүй газар хаяа явдаг. Харин тийм ээ. Уянга. Гараад ирээ. Майн дээлээ. За чи дахиад ингээд наа дээлээрээ такси макси хөлөгтөд явах юм бол наа дээл чинь чамд олдохгүй шүү. Юу гэж те? Наа юу? Яа, яасан сайхан юм бэ? Энэ тогсоо их чи авч өгсөн бариу хувцснууд бүр зоочтیں۔ Чи чинь тэгж байгаа дээлээ өмсгөрөө их хөөрхөн охин байж. Баги, тэр мөн үү? Аль? Тэр зогсож байгаа. Мөн бай. Аль гэр. За. За тэр чи яах вэ? Одоо эндээс танах хүртэл хэдэн километр вэ? 20 км. Яасан барагддгүй болсон бэ гэж. Хол шүү. Хол юм. Ядж яг төв замаас гараад нилээ явчлаа. Үгүй яах вэ? Ямар буцалтай нүж. Хүргэж өгөөд хойно аваад буцнаа. Нэрэ би танд хан өгнө. Хотлаа. Ахан тоглосон. Гүй нэрэ би танд хан атгах юм өгнө. Яасан баяа юм бэ чи? Яасан бэ баги? Яач ба баги? Ян би бензин дуусчлаа. Чаавас бензин авахд яадаг байна чи? Над дуулаад явах үү? Уянга миний ихчигээ хүлээж. Их чи чамаа солонгосын сургуульд оруулахаар болчлоо. Уянга! Уянга миний ихчигээ хүлээж ил да. Би чамд баяртай мэдээд уулах гэж байна. Миний сургуульд орсон. Уянга! Чи яаж байгаа бэ? Би одоо яах юм бэ? Чи яагаад ихчигээ хаяад явчихж байгаа юм бэ? Би одоо хүний нүрийг яаж харах юм? Хүний газар хүний хошуунд уйлах газар олдохгүй явсан уян өнөөдөр инээд баясгаар дүүрэн нутаг буцчихв. Уян шиг хязгааргүй хүсэл тэмүүлэлтэд хөдөлгөж яваа залуус та нар захиж хэлэхэд амьдрал сайхан, амьдрах бүрч сайхан. Гэхдээ хатуу тогсоо шиг олон 10 хүн дүрстэй чөтгөрүүд бидний дунд бий гэдгийг байнга санаж яв. Миний Монголын охид хөвгүүдийн оюун тунгалаг, мэлмийн хурц, өлмийн бат сайхан орших болтугай.